Ховд аймгийн Бүсийн онцлог амжилтын төвийн төвлөрсөн ариутгалын тасгийн хамт олон шинэ жилийн баярын өдрүүдийг тохиолдуулан шинэ жилийн нүсэр цэнгүүнээс татгалзын ураатай 2 өдрийн сайн үлсийн айныг зохион байгуулж байна. Урлаг спорт сурлах хөтөлмөрөөрөө анги хамт олноо манлайлан суралцдаг амжиргааны төвшин доогуур өрхийн болон хөгжлийн бэрхшээлтэй гэсэн нийгмийн халамж хэрэгтэй байгаа 20 гаруй сурагчдыг сонгон аянаар дамжуулан тэдний амжилт бүтээлийг үнэлж гарын бэлэг хувцс бэлэглэх зорилгоор аяны үйл ажиллагааг өнөөдөр эхэллээ. Аяны хүрээнд Алтан гацсууданд лаборатори 1-р сургуулийн анх жаргал багштай 12-ын Д ангийн нэг сурагчид хамт олонны зүгээс гарын бэлэг гардуулсан бөгөөд мөн тус ангийн сурагчдад ханаа томоноос урьдчилан сэргийлэх цэгэн массаж хийх аргачлалын талаар мэдээлэл өгсөн юм а. Цаашид аж ахуйн нэгж байгууллага хамт олноороо баяр ёслолын арга хэмжээнд зориулах төсвийнхөө тодорхой хувийг хүүхэд багчуудад туслах сайн үлсийн аянд зориулж улс орон аймаг орон нутгийнхаа хөгжлийг бичлэлцэж түүхийг бүтээх инхрийн үрсдээ хөрөнгө оруулж тэдэнд урам зориг өгч эрдэм номд чамдан суралцах ариун их үйлсэд нь бодит тус дэм болохыг тус тасгийн хамт олонны зүгээс уриалж байлаа. За тэгээд энэ үйл ажиллагаа маань ямар ач холбогдолтой бэ гэхээр бид нар одоо хит туйлширч одоо шинэ жил ингэж нэг хавтгаарч монголчууд маань их тэмдэглэдэг тэрүүний одоо эсрэг одоо нэг өдрөө ч гэсэн тийм маш одоо 90 байгууллагуудыг одоо авч үзэхэд 20,000-аас дээшээ ингэж нэг хүний одоо такс гаргаад ч юм уу те нийлгээ зохион байгуулдаг. Харин тэр мөнгөөрөө ингээ бусдад туслах үйл ажиллагаа хийвэл маш олон одоо хийж бүтээх зөндөө зүйлс бий болно. Тийм учраас та бүхнийг одоо нийлэг зингээнийхээ одоо шинжлэлийнхаа мөнгнөөс одоо тодорхой хувийг ч гэсэн сайн үлсийн аянд одоо зарцуулаарай гэж одоо хамт олон байгууллагуудыг бусдыг одоо уриалж байна. Бүсийн онцлог амжилтын төвийн ариутгалын хамт олон маань үнэхээр их өвөрмөц ажлыг санаачилж хийж байгаа юм байна. За энэ хамт олондоо бол баярлаж талархснаа анги хамт олонныхаа өмнөөс болон сурагчийн их магийнхаа өмнөөс илэрхийлж байна. За тэгээд энэ хамт олонны маань ажил үйлс амьдрал нь өргөж гэрэл гэгээтэй байж юу сансан 9 цагаан хүсэл нь дандаа биелж байх болтугай гэсэн ерөөлийг төвшүүлж байна. Бүсийн онцлог амжилтын төвийн төвлөрсөн ариутгалын тасг нь 18 эмч ажилтнтай бөгөөд нийт 400,000 төгрөгийн төсөв хуримтлуулж аянаар дамжуулан зорилтод хүрэхийн нийгмийн халамж хэрэгтэй байгаа хүүхдүүдэд шинэ жилийн гарын бэлэг өгөхөөс гадна өөрсдийн ажил мэргэжлийн онцлог тохируулан эрүүл мэндийн зөвлөмж мэдээллийг инхүү өгч байна. Сайн үлсийн аян бэлэг болтугай шинэ оны энд хүргэе.